За ер нь бол чухал салбараа. Тэгээд энэ бодлоготой болох нь зүгээр зүв бах бодлогоо шинжилж гэнэ гэж ингэж ойлгож байна. Тэгээд нэг зүгээр дөрвөн асуулт асууя. Энэ манайд эдийн засгийн боломжийг тааруул баг л та. Захилгаан станцнд яг нүүрсэг тэржгээр нь ашиглаж байгаа энэ байдал үргэлжлэл яваад байх уу? Одоо урд гэршөөс эхлүүлээд байгаль орчин талаас түүхэн нүүрс биш, нүүрсийг хээжүүлж ашиглаж байна л да. Энэ лөө шилжих мэлж тийм зорилт энэ төр байгаа юу? Одоо энэ чинь 2030 он хүртэл баримтлах бодлого байна шүү дээ. Нэгдүгээр асуудал нь. Хоёрт нь бол ер нь манай энэ эрчим хүчний салбарын технологийн дэвшин олон улсын дэвшинд эсвэл бүс нутгийн дэвшинд ер нь аль хэр дэвшинд байгаа юм бэ? Өнөөдрийн байгаа дэвшнөө мэдэхгүй цаашаа явна гэдэг бол бас нэлээд хүндрэлтэй байдаг л да. Эрчим хүчний салбарын технологийн дэвшнийг бас олон улсад ангилдаг юм байна лээ. За одоо бол дэлхийд даяараа юу болж байна гэхээр энэ эрчим хүчний хэмнэлтийн технологи бие даасан эрчим хүчний үйлдвэр энэ бол маш их тийм эрчимтэй явагдаж байна л да. Тэгээ байгаль орчин дээлтэй гэдэг. Энэ хоёр шаттай зорилтонд чинь өөрөөр Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлд энэ эрчим хүчний хэмнэлтийн технологи, эрчим хүчний бие даасан үйлсвэрээр эрчим хүч үйлдвэрлэлд нийлүүлэх энэ талаарыг тодорхой зорилт яаж орсон юм бэ гэж ингэж асуумаар байна. За хамгийн санаа зовж явдаг юм бол энэ төвлөрөл явагдаж байгаа. Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээний урт хугацааны дунд хугацааны таамаг төсөөлөл их бодиттой байх нэг чухал байгаа. Энэ 5 дугаар захилгаан станц хэрвээ ашиглалтанд орохгүй бол Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээ бол хүндрэх юм аа гэсэн ийм зүйл яригддаг. Энэ хэд бодиттой бай. Би нэг улсын хурлаар хэлэлцэх хэсгийг асууж ирсэн л да. Дараагийн асуудал за түгээх хангах одоо процесс энэ эрчим хүчний үйлдвэрлэлийн шүлжээнд ховчлол явуулна гэж ингэж заасан байна. Энэ зүйтэй гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ ховчлол яг өнөөдрийнхөөроо одоо жишээлбэл ингээд энэ тэндгүй одоо юу гэдгийг жаахан бүдүүлэг хэлээр их юм бол замбраагүй ингэж явах юм уу? Эсвэл энэ дээр хийсэн судалгаанд үндэслээд босоо хэвтэй чиглэлдээ явах юм уу? Баруун төвийн бүсийн гээд ингэж явах юм уу? Энэ компани нээлттэй компани байх юм уу? Одоо өөрөөр энэ ховчлолд оролцсон компаниуд нь эсвэл өмнө нээлттэй компани болгож яж ховчлох юм уу? Энэ талаар яг тийм тодорхой заасан зүйл алгалдаа яг мэдээж бодлого баталсны дараа хөтөлбөр төсөл гээд ингээд наривтлагтаж явах бах. Тэгэхээр энэ дээр бол ингэж ховчлыг явуулсан зохистой юм аа гэдэг ийм судалгаанд үндэслэн шийдвэрийн төсөл байдгүй гэж. Тавд нь за энэ усан цахилгаан станц бол ер нь баригдаад тэгээд тухайн голынх нь ч юм уу усны нөөц багасдаг ийм ойлголт бол ер нь бол сайн технологио сонгож чадах юм бол байхгүй болсон гэж ойлгож байгаа. Усан цахилгаан станц баригдлаа гэдэг өөрөлдвөл тухайн голын урсац багасна, дэвшин багасна гэсэн ийм ойлголт бол байхгүй. Харин ч хоримтлал нэмэгддэг. Ус багтай оронд бол ингэж ойлгож байгаа. Ер нь бол энэ ойлголт зөв. Тэгээ энийгээс бас сайн сурталчилж ойлгох шаардлагатай байна гэж ингэж үзээд байгаа. Дараагийн нэг асуудал нь цөмийн энергийн талаар баримтлах бодлого, цөмийн энергийн тухай хуультай. Одоо ингэж 2030 он хүртэл ер нь бол цөмийн энергийн эсрэгт эрчим хүчинд бол хоёр бодиттой их уламжилт үүсвэр байгаад байгаа. Ус цөмийн энерги өөрөлдвөл цөмийн энергийг инх тайвны зорилтоор ашиглах. Баныг инх тайвны зорилтоор цөмийн энергийн түлш болгож ашиглах гэдэг. Эргэцэн орчин бол бүрдсэн. Тэгээд бусд орнууд бол хийгээлээд Казахстан,